Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Найдваруудаас хамгаалах дэглэмээ сайдар сахиаг телевизчлээ судлаад өөрийгөө хөгжүүлж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. За өнөөдөр багш нь математикийн ээлжид хичээлээ эхлэе. Та нар цорох бичиг, дэвтэр, үзэг, шугам, харандаа, өнгийн харандаага бэлдээд зурагтын өмнө ойртон суугаарай. Дэвтрээ нээгээд өнөөдрийн сар өдөр гаргаа бичээрэй. Бидний өнөөдрийн математикийн хичээлээр судлах сэдэв байна. Талбайг хэмжих. Дэвтэртээ талбай хэмжих гэсэн гарчгаа бичээрэй. Сурах бичгийн 73 дахь хуудсыг нээгээд эхний бодлогын өгдлийг уншаарай хүүхдүүдээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хэсэг газрыг квадрат хэлбэртэй хавтангаар бүрээд газрыг тойруулан хайс барихаар шийджээ. Хэдэн хавтан хэрэгтэйг яаж мэдэх вэ хүүхдүүдээ? Хавтангаар бүрэх хэсгийг ногоонгоор буудсан байна. Сайдар ажиглаарай. Хавтангаар бүрсэн хэсгийг багш нь самбарт байрлууллаа. Одоо үүнийг квадрат хэлбэртэй хавтангуудад хуваацгаая. Нийт хэдэн ширхэг квадрат хавтан ашиглахыг бүгдээрээ зургийг ажиглаад олцгооё. Хэдэн хавтан хэрэгтэй олсон уу хүүхдүүдээ? За багштайгаа тулгаарай. 30 ширхэг гэсэн байна. Та нар бас 30 ширхэг гэж олсон байхаа. Та нар энийг яаж олсон бэ? Зөвхөн дөрвөлжин нүднүүдээ тоолох аргаар олсон байна. Үүнээс өөр ямар амархан арга байгаа бол хүүхдүүд? Та нарт бодох өөр ямар нэгэн арга байна уу? За бид нар өмнөх ангидаа тэгш өнцгтийн урт ба өргөнийг мэддэг байсан. За тэгвэл энэ тэгш өнцгтийн урт нь хэдэн нүдтэй тэнцүү байна? 6 нүдтэй тэнцүү байна. Харин өргөн нь 5 нүдтэй тэнцүү байна. Одоо энэ талбайг тоолоод хугацаа их идэхээс урьдчилаад хялбараар олох аргыг багш нь та нарт тайлбарлая. За талбайг бол урт ба өргөнийг үржүүлэх аргаар олж болох нэ. За 6 нүд үржүүлэх нь 5 нүд үржүүрийн утга 30. Хаалтан дотор МКВ гэж бичсэн метр квадрат гэж унших юм байгаа. За тэгвэл хавтангаар бүрсэн хэсгийн талбай хэмжээ маань 30 метр квадрат байх нэ.
За бидэнд өгөгдсөн нэг хавтангийн хэмжээ маань 1 метрийн урттай байсан. Өөрөөр хэлбэл квадратын дөрвөн тал нь тэнцүү. Квадратын метрээр өгсөн тохиолдолд нэгж нь 1 метр квадраттай тэнцүү болох нэ хүүхдүүдээ. За өөр бид нар уртыг миллиметр, сантиметр, дециметр, метр гэсэн нэгжээр хэмждгийг та нар бүгдээрээ мэднэ. Хүүхдүүдээ хэмжилт хийж байгаа нэгж квадратын хэмжээнээс хамаарч дүрсийн талбайн хэмжээ өөрөө гарч болно. Иймд тоон утгын орд талбай хэмжсэн хэмжээг заавал бичих ёстой. За тэгвэл талбайг хэмжих нэгжүүдтэй танилцгаая. Эхний хэмжээс маань миллиметр квадрат. Өөрөөр хэлбэл бидэнд өгсөн нэгж маань миллиметрээр өгдсөн байна гэсэн үг. Дараагийнх нь сантиметр квадрат. Өгдсөн хэмжээ маань сантиметр нэгжтэй байна. Дециметр квадрат гэдэг нь өгдсөн хэмжээ маань дециметр нэгжтэй байна. Харин метр квадратыг багш нь энэ бодлогон дээр тайлбарласан байгаа хавтангийн талын урт нь 1 метртэй тэнцүү учраас 1 метр квадрат гэж багш нь тэмдэглэснийг ойлгосон байх. Та нар талбай хэмжих нэгжүүдээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. Бид өгсөн талбай нь хавтангаар бүрэх хэсгийн талбайг олж чадлаа. Одоо өөр юу олох ёстой вэ хүүхдүүдээ? За үгдлийг уншаарай. Уг газрыг тойрлон ямар урттай хайс барих вэ? Тойруулан гэсэн үг чинь хүрээний уртыг олно гэсэн үг шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл энэ талбайн хүрээний уртыг яаж олж болох вэ? Юу гэж бодож байна? За бидэнд талбайн урт ба өргөн нь мэдэгдэж байгаа. Урт нь 7 м, өргөн нь 6 м. Та нар хүрээний уртыг олоорой. Яаж олсон бэ хүүхдүүдээ? Тэгш өнцгтийн урт ба өргөн нь эсрэг талаараа тэнцүү байдаг. За тэгвэл урт ба өргөний нийлбэр нь 26 м-тэй тэнцүү байна. За үүнийг хялбараар яаж олж болох вэ? Багшигаа анхаараарай хүүхдүүдээ. За урт ба өргөний нийлбэрийг 2-оор бүржүүлээд утга нь адилхан 26 м. Харин өмнө нь P9-гээр тэмдэглэсэн нь хүрээний уртыг P буюу P9-гээр тэмдэглэнэ. Хүрээний урт буюу периметрийг P9-гээр тэмдэглэдгийг тогтоож дэвтэртээ хялбараар гаргыг бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ.
дараагийн бодлого маань сурах бичгийн 318 дугаар бодлого. Хүүхдүүд ийм хэлбэрийн квадратыг өрж янз бүрийн дүрс бүтээжээ. Одоо бүгдээрээ дүрс төсвөрт хэдэн квадрат орсныг нь олж бичье. Тоог гүйцээж өснөгтөндөө тэмдэглэцгээе. Эхний дүрс буюу А дүрс маань 6 квадратаас тогтсон байна. Одоо Б дүрсийг олцгоё. Б дүрс маань 6 квадратаас тогтож байна. В дүрсийг олцгоё. За 10 квадратаас бүрдэж байгаа юм байна. Г дүрсийг олцгоё хүүхдүүд. Бас Д-гээ олцгоогоорой. Г дүрс маань 8, Д дүрс маань 11 квадратаас тогтож байгаа юм байна. Та нарыг багштайгаа адилхан байгаа гэж багш нь найдаж байна. Одоо Е дүрсийн талбайг олцгоогоорой. Зүйтэй 13 квадратаас тогтож байгаа юм байна. За энэгээр өгдсөн квадратын тоогоор тоолж бас өгдсөн дүрсийн талбайг олж болох нэ хүүхдүүдээ. За дараагийн бодлого руу орцгоё. За ийм доголь дүрс өгдсөн байгаа. За дүрсийг багш нь 3 тэгшүнц тухайн тус бүрийн талбайг олох аргаар заах гэж байна. Багшигаа бас ажиглаарай. Бас талбай тус бүрийг S1, S2, S3 гэж тэмдэглэсэн байна. За талбайг S үсгээр тэмдэглэх нэ. Периметрийг P үсгээр тэмдэглэдэг бол талбайг S үсгээр тэмдэглэнэ. Та нар талбайг хэмжих тэмдэглэгээ бичиж аваарай. Эхлээд C1 буюу эхний тэгшүнцгтийн талбайг олцгоё. Уртва өргөний үржүүр. Дараа нь C2, C3 буюу 2, 3 дахь тэгшүнцгтийн талбайг багш нь олсон байгаа. Уртыг өргөнөөр үржүүлээд үржигрийн утга нь гарч байгаа. Одоо тус бүрийн талбайг олсон. Одоо нийт талбайг яаж олох вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Одоо нийт талбайг олохын тулд тэгшүнцэг тус бүрийн талбайн нийлбэрийг нэмэх аргаар олж болох нэ. За тэгвэл эхний тэгшүнцэгт мань 6 см квадрат талбайтай 2 дахь нь бас 6 см квадрат талбайтай 3 дахь нь 8 см квадрат талбайтай. Энэ доголь дүрсийн талбайн хэмжээ 20 см квадрат юм байна хүүхдүүд. Маш сайн тогтоогоод ажиглаад дэвтэртээ бичиж аваарай. Одоо саяны дүрсийг өөр аргаар яаж талбайг олох вэ гэдгийг
зургийг, бичлэгийг сайтар ажиглангаа ойлгож байгаарай хүүхдүүдээ. Дүрсийг эхний бодлогон дээр 3 тэгшинцэгдэх байсан бол одоо 2 тэгшинцэгдэх байгаа. Тус бүрийн талбай олох аргаар бас олж болох нэ. Эхний тэгшинцэгтийн талбай маань 3-ыг хөржүүлэх нь 2, урт өргөний хөржүүл нь 6 см квадрат. Харин хоёр дахь нь урт нь 7 см, өргөн нь 2 см. Үржүүрийн утга нь 14 квадрат см квадрат байх нэ. Одоо нийт талбайг олохын тулд 1 ба 2 дахь тэгшинцэгтийн талбайг нэмэх аргаар олох нэ. 6 дээр 14 см квадратыг нэмээд талбайн хэмжээ нь 20 см квадрат буюу өмнөх бодлоготой утга нь ижлэгэн гарч байгааг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За дэвтэртээ тэмдэглэж аваарай. Одоо 3 дахь арга доортой дүрсийн талбайг олох. Дүрсээ 2 тэгшинцэгтэд хуваагаад бас тэгшинцэгц бүрийн талбайг олцгоё. 4 ба 3 хэмжээстэй тэгшинцэгтийн талбайг болвол 12 см квадрат байх нэ. 4 ба 2 нэгж хэмжээтэй тэгшинцэгтийн талбайг болвол 8 см квадрат байх нэ. Одоо нийт талбайг мэдээж нэмэх аргаар олно. Өмнөх бодлогуудаа хариу нь ямар байна хүүхдүүдээ? Зүйтэй ижлэх нь 20 квадрат сантиметр байна. За 4 дахь арга доголыг гүйцэж зөв тэгшинцэгт үүсгэн тус бүрийн талбайг олох арга гэсэн ийм 4 дахь аргыг багш нь танилцуулж байна. За тэгвэл доголь дүрсийг бүртэн болгоод тэгшинцэгт үүсгэж эхлэе. Тэгшинцэгтийн нийт талбайг олно. Дараа нь гүйцээсэн талбай буюу S2-ын талбайн хэмжээг олно. Одоо харин доголь дүрсийн талбайг яаж олох вэ? Ямар аргаар олох юм шиг вэ? Ямар үйлдэл ашиглах юм шиг вэ? За сайтар бодоорой. За зүйтэй. Бүтэн тэгшинцэгтийн талбайгаас гүйцээсэн тэгшинцэгтийн талбайг хасах аргаар ялгыг олох аргаар олж болох нэ. Зүйтэй хүүхдүүдээ сайн байна. За та нар доголтой дүрсийн талбайг олохдоо өөртөө хамгийн амархан санагдсан аль нэг аргыг ашиглаж олоход болно. Яагаад гэвэл ямар аргыг ашиглаад доголтой дүрсийн талбайг олсон ч хариу нь ижлэх нь гардаг гэдгийг та нар энэ жишээнүүдээс ойлгосон байхаа хүүхдүүдээ. Өөртөө хамгийн сайн таалагдсан, хамгийн амархан санагдсан аргаа сонгож доголтой дүрсийн талбайг олж болох нэ. За багш нь одоо та нарт зохиомж түүний талбайг яаж олох аргыг энэ зохиомжийг ашиглан ойлгуулах гэж байна. За бидэнд өгсөн нэгж маань 1 см квадрат хэмжээр өгсөн байна. За энэ зохиомжийн талбай хэмжээг
хялбар аргаар яаж олох вэ хүүхдүүдээ? За багшигаа ажиглаж өөрсдийн бодсонтой харьцуулж хараарай. Багш нь эхлээд бүтэн квадратуудыг тооллоо. Энэ зохиомжид нийт 8 ширхэг бүтэн квадрат байгаа юм байна. За та нар одоо квадратын хагас эсвэл хэдэн гурвалжин дүрс байгааг тоолоод бичээрэй дэвтэртээ. Зөвтэй. Хагас квадратын тоо 4. Одоо 2 хагас квадратыг нийлүүлээд 1 бүтэн квадрат болгох ёстой. Тэгвэл 4-ийг 2 тоогоод 4 хагас маань 2 квадратад тэнцүү юм байна. Тэгвэл нийт хэдэн квадрат сантиметр талбайтай гэдгийг дүрсийн квадратын тоог нэмэг аргаар олж болох нэ хүүхдүүдээ. За бид нар өнөөдрийн хичээлээр юу сурч мэдэж авсан бэ? Өгөгдсөн талбайг квадрат хэлбэртэй нүднүүдэд хувааж судлаа. За ийм хэлбэрийн нэгж талтай өгөгдөлтэй квадратын талбайг тоолох аргаар олж судлаа. Доогтой дүрсийн талбайг болох хялбар аргуудтай танилцаад сурч авлаа. Квадрат болон гурвалжин дүрсүүдээр хийсэн зохиомжийн талбайг олж судлаа. Тэгш өнцгтийн талбайг урт өргөний үржүүлэх аргаар олж судлаа. Талбайг эс үсгээр тэмдэглэдгийг мэдэж авлаа. Одоо өөрийгөө үнэлээрэй. Маш сайн дахин судлах гэдэг дээрээ ямар нэгэн тэмдэглэгээ тавих эсвэл смайлыг зурах аргаар өөрсдийгөө үнэлж болно. Тэгш өнцгтийн талбайг тэмдэглэдэг үсгээ яаж тогтоосон бэ? Маш сайн дахин судлах. Тэгш өнцгтийн талбайг олох аргыг тогтоож авсан уу? Доогтой дүрсийн талбай олох 1 ба 2 арга ямар хэмжээтэй сурч мэдсэн бэ? Зохиомжийн талбай олох аргаа сурсан уу хүүхдүүдээ? Өөрсдийгөө үнэлээд үнэлгээгээ багш руугаа илгээгээрэй. За гэртээ дараах дүрсүүдийн талбайг хэдэн аргаар олоорой. За энэ дүрсийн нэгж нь дециметрээр өгсөн байна. Баяртай хүүхдүүдээ. Та нар гэртээ дархлаагаа дэмжиж хичээлээ сайн судлаад өөрийгөө хөгжүүлээд хийсэн даалгавраа багштай илгээгээрэй. Сайхан